Монголоор микрофон эндрий. Хуулийн төслийг бол хэлцгээс арчмын үед дэмжиж байна. Гэхдээ бид сая өөрөнтэй яг шөнө хэлсэнчлэн хуулийн төслүүдийг нэгтгэхэд цааш нь явах нь зүйтэй. Өнөөдөр бид нар орон нутгийн өмч гэхээр орон нутгийн өмчт компаниуд гэдэг ингээд хяналтгүй, өгөөжгүй ийм компаниуд маш их байгаа. Өнөөдөр би бас энэ чуулганы танхимд орон нутгийн өмчт компани дээр гарсан нэг маш том хулгайн талаар бас мэдээлэл өгөх гэж байгаа юм. Яаж өмч үнгүүддгийн жишээ. Өвөрангай аймгийн Наринтэй сумын нутагт Баян Тэгийн нүүрсний уурхай гэж уурхай байдаг. Улаанбаатар хотоос 560 км зайтай олон 10 сая тонны нөөцтэй 10 гаруй аймгийг эрчим хүчээр хангадаг Өвөрангай аймаг 70% эзэмшдэг Баян Тэгийн нүүрсний уурхай гэж уурхай байдаг. Тэгээ энэ уурхайн хувь хувьцааг Өвөрангайчуудад эзэмшүүлээч гэж сүүлийн 6-7 жил шаардлага тавьж байгаа юм бий байгаа. Хамгийн сүүлд 2024 онд энэ асуудлыг хэлэлцээд нэг шийдвэр гаргаад иргэдийн хурланд буцаасан. Гэтэл юу болов гэхэд 2024 оны 1 сарын 27-ны өдөр лицензийнхээ хугацааг сунгуулах өргөдлөө өгөх байсныг зориуд санаа таагаар өглгүүгээр өнөөдөр Өвөрангай аймгийн ард иргэдийн 70% эзэмшдэг Баян Тэгийн нүүрсний уурхайн лиценз хугацаа дуусч хүчингүй болсон байна. Бид энэ ч Улаанбаатарт нэг олон тэрбум төгрөгийн олон сая долларын авилгал хулгай яриад байдаг. Орон нутагт ийм үйлдэл гарч байна. Өнөөдөр Өвөрангай аймгийн засаг даргаар ажиллаж байгаа нөхөр тэр үед аймгийн иргэдийн хурлын дарга байсан. Өөрөөр хэлбэл Өвөрангай аймгийн ард иргэдийн өмчийг харж манах үүрэгтэй ийм хүн байсан. Тэнгүүд одоо лиценз хүчингүй болсон энийг дагаад юу болох вэ гэхээр сонгон шалгуулалт зарлана. Сонгон шалгуулалтанд орж олон 10 тэрбум төгрөгийн санал өгсөн аль нэг компани хувь хүн авна. Тэгэхээр би энэ уурхайн лицензийг хүчингүй болгосон үйлдэлийн цаана эсвэл зориуд хийж энэ албан тушаалтнууд орон нутгийн өмч Өвөрангайчуудын ард иргэдийн өмчийг үнгүүдүүллээ гэж харж байгаа. Цаашдаа бид төрийн болон орон нутгийн тухай өмчийн тухай хуулийн өөрчлөлтүүдээр орон нутагт энэ байдлаар хулгай хийдэг асуудлыг тассан зогсоох ёстой шүү. Ажлын хэсгүүдэд нэгтгэх ёстой. За сая дурдгдсан мэдээллийн хүрээнд би энэ асуудлыг зохион байгуулсан нөхрийг хэний захиалгаар ингэж хийв гэж авилгатай тэмцэх газарт эсвүүлтлээр нь өргөдөл гаргаж шалгуулна. Шинэ нийслэл хар урмыг цахилгаанаар хангах бүтээн байгуулалт тээзүү хийгдэж явж байх үед энийг тасалдуулах зорилго хэнд байв? Үндэсний ойлгодлын зүйл тагнуулан байгууллагад шалгуулна гэж бодож байгаа. Тэгэхээр энэ авилга хулгай гарахаас өмнө таслан зогсоох нэг арга зам бол хууль тогтоомжийг боловсронгуй болох асуудал учраас хэлцэх асуудлыг дэмжиж байгаа байр суурь илэрхийлье. Баярлалаа. За гишүүд үг гэлж дууслаа.